Ардчилсан нам сонгуулийн тухай хууль заасны дагуу 2016 оны улсын хурлын ээлжид сонгуульд оролцох бүртгүүлэх бичиг баримттай үндэсний аудитын газраар мөрийн хөтөлбөрөөр хянуулаад сонгуулийн ерөнхий ороонд дөнгөж өгөөд гарч ирж байна. Ардчилсан нам 4 жилийн өмнө сонгуульд олуулаа болоход эдийн засаг ямар байсныг та бүхэн мэдж байгаа. Сүүлийн 100 жил тохиолдог түүхэн эдийн 3 супер циклийн нэгнийх нь унж байхад бид таарсан. Засгийн эрхийг авуу гэсэн шиг бүх түүхэн эдийн унсан. Тэгээ ийм хэцүү үед бид эдийн засгийг бүтээдэг тал руу, солонгоруулдаг тал руу халамжийн мөнгө тараадаг биш ийм л болгохыг зорьсон. Тэгээ өнөөдөр 4 жилийн дараах өндөрлгөөс харахад бол энэ их ажлын ард гарсан байна. Баялаг бүтээдэг хүмүүсээ бид дэмжихээр мөрийн хөтөлбөртөд оруулсан. Уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөртөд орууллаа. Баялаг бүтээдэг, ажил хийдэг хүмүүсийнхээ орлогыг 2 дахин нэмэгдүүлэхээр бас мөрийн хөтөлбөртөд оруулсан байгаа. Тэгэхээр энэ 4 жилд тавьсан бидний эдийн засгийн дэд үтсийнхаа суурийг тавилаа. Баялаг бүтээдэг олон мянган үйлдвэрүүдийг ашиглалтанд орууллаа. Эдгээр ажлууд бол улам эрч хүчтэй цаашид үргэлжлэн ажиллана. Энэ талаар оруулсан байгаа. Одоо бид дэлхийн эдийн засаг унсан байдалтай, цаашид сэргэх төлөвгүй байдалтай ийм нөхцөл дахиж 4 жил амьдрах гэж байна. Одоо биднэрт аз таардаг шиг гинтийн 17% эдийн засгийн өсөлт бол дэлхийн аль ч улсад бол байхгүй болж байна. Тэгээ бид энэ өсөлтөн зогссон дэлхийн эдийн засагт яаж амьдрах вэ гэдгээ бодож мөрийн хөтөлбөрөөр хийсэн. Мэдээж бид уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлж, экспортыг энэ тэргуунд гэдэг зорилтыг тавьж байгаа. Таухны хамаарамд гайлтхий. Улсын хурлын 2016 оны сонгуулийн хуулийн дагуу Монгол Ардын хувьсгалт нам сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрээ хуулийн дагуу багш хулгаараа гаргаад хуулийн засаа хугацаанд багтааж өнөөдөр сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа албан ёсоор авчирч өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны хамааны бичиг баримтыг нягтлж үзээд эх 7 хоногийн 1, 2, 3 дахь өдрүүдэд ажиллаж байгаад 3 дахь өдөр намуудыг, эрсдлүүдийг сонгуульд орохоор баталгаажуулж бичиг баримтыг гардуулж өгнө гэж ингэж бидэд мэдээлэл өглөө. Бид бол сонгуулийн ерөнхий орооныхонтой хандаж өнгөрсөн сонгуулиудаар гарсан алдаануудыг бити давтаараа хэн нэгэн хүнийг ямар нэгэн үнэлэлгүйгээр бити сонгуулиас хасаараа намуудыг ижил тийш үзээрэй. Ард түмэн сонгох эрхийн эрхээдлэгт нь саад бити болоороо харин тэр тусалж дэмжиж ажиллаараа гэсэн ийм одоо саналаа хэллээ. Ингээд энэ ажил бол бас дараа чи намууд бүрдэх ажлаа явуулж байгаа учраас их удаан болсонгүй. Энэ ч зүг байх. Ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж энэ болсон үйл явдлын талаар товчхон мэдээлэл өгөх юм байна.